дэлхийн 1, 2 дугаар дайн болж авах үедээ хүмүүс яг юу болоод байгаа юм бэ? Ийм тэнэг мал улс төрч хаанаас гарч иж байгаа юм бэ? Ягаад бид нар ингэж тултлан зовоод байгаа юм бэ? Гайхдаг хүмүүс байсан баха. Яг ийм мэдрэмж авч ирсэн баг. Jesus Christ бурхан минь бид нар юу хийгээд байгаа юм бэ? Итгэмээргүй. Европчууд магадгүй Америкт эдийн засгийн дайн эхлүүлж магадгүй юм байна. За, ханаас эхлэх юм бэ гэх юм бол энэ Josep Borrell Fontelles's эхлэх ёстой. Юу гэж байгаа юм бэ гэх юм бол Jerry Vance аль хэдийн Европыг үзэн яддаг гэж хэлсэн. За, одоо Трамп өөрийнхөө үндэсний аюулгүй бодлогын документ дотор тэргээ бүр цааснаар буулгасан. Jerry Vance, Donald Trump ба түүний засгийн газар юу гэж байгаа юм бэ гэх юм бол Европт улс төрийн дайн зарлаж байгаа. Америк бидний түнш байгаа болсон. Америк манай дайсан гэж ярьж байна. Хин энэ ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Josep Borrell. За, Vice President дэд ерөнхийлөгч одоо von der Leyen-ний дор ажилладаг. Өмнө энэ хүн ямар ажлын байртай байсан бэ гэх юм бол Kaja Kallas's ажлын байртай байсан. Зүгээр ингээд дуракуудыг үүсгдэг, дуракуудыг төрүүлдэг континент болсон байна л да, улс төрийн систем. За, тэгээ энэ Josep Borrell Fontelles ямар төрлийн хүн бэ гэх юм бол зүгээр судалчий заяа. Тэ. Ер нь бол дэжгүй сургуулиудаар явсан байгаа. Тэ. Stanford University-д сурдаг байсан. Окей. Тэгээд тэндээ ерөөхдөө инженер математикийн чиглэлээр сураад тэгээ Stanford сургуулийн зүгээр тэнэг хүнийг оруулахгүй байхгүй. Гэхдээ дараа нь багшлаг байсан. Хувийн эмчт дотор ажиллаагүй, хүний ажлын байрыг бүтээгээгүй, татвар төлөөгүй. Тэ номоор академик замаар явж исэн. Гэхдээ академик зам энэ хүнд хангалтгүй байсан байна. Тэгээ математикч хүн. За ёо. Тэгэд улс төрийн карьер хизээ эхэлсэн бэ гэх юм бол 1975 онд эхэлсэн 50 жилийн өмнө улс төрч болсон. 50 жилийн хугацаанд улс төрч болоод за ямар нам руу илсээд орсон бэ гэх юм бол Испани улсын социалист нам. Of course мэдээж социалист хүн. За, тэгээд ерөнхийдөө 1999 оноос Испани улсын улс төрөөс хаашаа дэвшсэн бэ гэх юм бол Европ руу дэвшээд тэгээд ингээ явсараад одоо номер 2 болсон Европын комисшн дотор Испани улсын нэг ч удаа татвар баг өөрийнхөө мөнгнөөсөө төлөөгүй, нэг ч удаа компани үүсгэн байгуулаагүй, олон улсын улс төрийн харилцаа мэдгүй хүн одоо тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд яагаад энэ ийм чухал юм бэ гэх юм бол одоо бүр аимшигтай. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо баг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Европчууд юу бодож ирсэн бэ гэх юм бол хамаг Америкийн засгийн газрын бондоо зарчиг гэсэн бодож эхэлж байгаа юм байна. Европчууд нийтдээ нэг 2.4 их 80 долларын тэнцвүүц хэмжээний тэ 2.3 2.4 их 80 долларын засгийн газрын бонд эзэмшиж байгаа. Энийг ерөнхийдөө цөмийн зэвсгээр ашиглах гэж байна. Энэ 2.1 хэдэн тэрбум долларын бондны зах зээл дээр гарчих юм бол юу болох юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын хүү үснэ. Санхүүжилтийн кризис үснэ. Тэгээд Америкчууд хариу барих уугүй юу? Та юу гэж бодож байна? За энэ Express US энийг бичиж байгаа юм байна. The Economic Times бас энийг бичсэн байна. Is Europe ready to pull the trigger? Тэ бууга тэ гохоо дарах бэлэн. Тэ officials whisper about dumping US treasuries if Trump cuts Ukraine deal. За Donald Trump Путинтэй хэлцэл хийх юм бол Европчууд юу бодоод эхэлж байгаа юм бэ гэвэл Америкийн санхүүжилт, санхүүгийн зах зээлийг нураах арга хэмжээ бодож байгаа. Can't make this shit up. Тэгээд энэтэй юу бэ юм бол өөрийнхөө санхүүгийн зах зээлээ аль хэдийн нураагаад эхэлсэн. Тэ? Бельги улсын Euroclear дотор байгаа 100 гаруй тэрбум еврогийг тэд нар хураагаад авчих юм бол Европын зах зээл дээр юу болох юм бэ гэх юм бол хөрөнгө оруулагчийн мөнгө тэнд тогтхоо болчихно. Аль хэдийн араб гих мэтшин орнууд мөнгөө татаад эхэлсэн.
За. Тэгээ яагаад ийм мэдрэл муутай арга хэмжээ авч байгаа юм бэ? Яагаад мэдрэл муутай юм бэ гэж бас тайлбараад өгч чинь заяа. Яагаад тэгж байгаа юм бэ гэвэл тэ одоохондоо зүгээр теоригийн төвшөнд явж байгаа. Бид нэр ингэчүүл яах юм бэ? Энэний үр дүн юу юм бэ гэвэл 1945 оноос үүсгэсэн ерөөхдөө дэлхийн санхүүгийг ингээ явуулж байгаа санхүү мөнгө төлбөр тооцооны системийг хэн нураах байгаа юм бэ гэх юм бол Европчууд. За, яагаад вэ гэх юм бол тэ Дональд Трамп ер нь unpredictable. Манай талын хүн байхаа болж байгаа юм байна. Окей. Оросын талд орж байгаа юм байна. Европын дайсан болж байгаа юм байна. Тийм учраас бид нар яах ёстой юм бэ гэх юм бол дайсантай дайсан шиг харьцах ёстой. За, тэгээ Европчууд ерөнхийдөө сандраад аргаа барж байгаа. Энэ бол эцсийн арга. Жинкнээсээ энэ бол санхүүгийн цөмийн зэвсэг байхгүй юу? Гэхдээ тэр цөмийн зэвсэг ер нь хаана тесрэх юм бэ гэх юм бол Америк тесрэхгүй заяа. Хаана тесрэх юм бэ гэх юм бол Европ тесрэнэ. За. Тэд нар юунаас айгаад байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп, Путин хоёр ер нь бол алдцгаа болоод найрсаг харилцаанд ороод ирчих юм бол тэрийг ингэ зогсоох гээд байгаа байхгүй юу? Тэгээд Трампын төлөөлөгч нар доор ажиллаж байгаа Марко Рубио, Стив Виткоф гэх мэт шин Оросын талтай Майами хотод уулзсан тэнд юу яригдсан мэдэгдэхгүй байгаа том эрсдэл гарах магадaltaй геополитик дараагийн шатанд хүрэн Европчууд хаягдчих магадгүй. Тэгээд тэрнээс айгаад юу хэлээд байгаа юм бэ гэх юм бол цаагаараа хой Дональд Трамп айтаахан байгаарэ. Айтаахан байхгүй юм бол та хэдийн бонд санхүүгийн зах зээлийг бид нэр тийм будаа олгоно шүү. За. Тэгээ Америкчууд яах юм бэ гэх юм бол 2010 оны US Code Title 50 ашиглана. War and National Defense Title 50. Дайн буюу үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ. Энэ хизээ батлагдсан хууль бэ гэх юм бол 1917 онд батлагдсан. Хамгийн сүүлд хизээ шинжлэгдсэн бэ гэх юм бол 2010 онд. За. Тэгээ Америкчууд ямар арга хэмжээ авах юм бэ гэвэл заяа. Бүх Европын банк санхүүгийн байгууллага Euroclear Европын засгийн газруудад Европын холбоо дээр санкц тавина. SWIFT системээс гаргана. За, нэмээд 2024 онд Европын засгийн газар Европын холбоо буюу Европ гишүүн орнууд ямар хөрөнгө оруулалтын банкар дамжуулаад өөрийнхөө бондуудаа гаргасан юм бэ гэх юм бол хамгийн том Европт мөнгө босгож өгсөн банк JP Morgan номер 1. Европ банкудаас том 20 тэрбум. За, номер 2 Morgan Stanley 12.8 18.2 тэрбум. Номер 8 Citibank 13.3 тэрбум доллар, номер 10 Bank of America 10 тэрбум, номер 14 Goldman Sachs 7.5 тэрбум гих мэдчлэн тэгээд нийт Европын холбоо Европын гишүүн орнуудын санхүүжилтийн 30-40% хэн босгох юм бэ гэх юм бол Америкийн хөрөнгө оруулалтын банкуд. За тэгээд Европчууд тэнхтээд иймэрхүү арга хэмжээ авах юм бол энэ бонд босголтын бас хоригдчихно. Нэмээд Европын тэтгэврийн сан, хуримтлалын сан, окей, санхүүгийн байгууллага Америкийн зах зээлээс хөөгдөнө. Тэгээ энэгээр юу болох юм бэ гэх юм бол Европын банкуд дампуурна, Европын санхүүгийн систем дампуурна, Европын хадгаламж зээлийн хавшаанууд дампуурна, Европын тэтгэврийн сангууд дампуурна. Тэгээ Америкчууд юу их магадaltaй юм бэ гэх юм бол энэ 2.3 хэдэн тэрбумыг зархаас өмнө хэн лүү зарах юм бэ гэх юм бол Америкчууд руу зарах гэж үзэх байхгүй юу? Тэр дайн зарлж байгаа учраас Америкчууд яах магадaltaй юм бэ гэх юм бол тэр 2.3 их 80 доллар дээр бүр дампуурлаа зарлж магадгүй. Та нар манай санхүүгийн системийг сүрүүлэх гэж байгаа учраас та нар манай дайсан байгаа учраас энэ бондыг та нар зарах хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол энэ бондуудыг бид нэр эргүүлэн төлөхгүй. За тэгээ евро юу болох юм? Олон улсын худалдаа юу болох юм? За иймэрхүү юмыг ер нь бол олон нийтэд ингээд задлж ерөөсө болохгүй байхгүй юу? Бүр ингээ бодох хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол эндээс амьд гарах Европ улс төрч, Европын эдийн засаг, Европын ард иргэд байхгүй. Окей. Би бүр энд итгэхмээр байна. За тэгээд энэ дуракууд өчтөр уулзсан Starmer, Metz энэ одоохондоо Европын холбоод
буюу гишүүн орнуудын тагнуулын алба, эдийн засгийн албууд энийг чимээгүй нууцаар судалж байгаа гинэ. We are still and remain strongly behind Ukraine. За бид нар нэгдсэн хүчтэй Украиний ард хിവрэ байгаа шүү. Euroclear-ийн 200 тэрбум хулгай энэ заяа. Бусад дэлхийн орнууд нь бүгдээрээ мөнгө татчихна. Европ тэгээ өөрийнхөө бондуудаа зараад Америкийн зах зээлээсээ бас хөөгдөнө. Юуны төлөө вэ? Европын гишүүн орн биш. Европын авилгаараа номер 1 жигсэж байгаа. Европын өгсөн мөнгөний бүр ингээд бараг 15-аас 20% идээд явцсан. Европын үндэсний аюулгүй байдлыг будаа ойлгож байгаа. Европын эрчим хүч эдийн засгийг юуны төлөө нураагаад байгаа юм бэ гэх юм бол нэг wow. Giving support to your country because we all know that this the destiny of this country is the destiny of Europe. Украины тавилан, Европын тавилан учраас бид нэр Зеленскийн ард хിവрэ. Яа. Улам ихээр бүр итгэмээр байна. Улам ихээр Европын тавилан, Украины тавилан болох гээд байна. За тэгээ Макрон дуракийг бас сонсцгоо. We all support Ukraine. Бид нар бүгдээрээ Украиныг дэмждэг. Бид нар бүгдээрээ инх тайвны хэлцлийг дэмжиж байгаа худлаа. A sustainable, a robust peace that the Russian economy is starting to suffer. За тэгээд Оросын эдийн засаг одоо зовж эхэлж байгаа. Яг гэх юм бол бид нэр 19 билүү 20 билүү би тоог нь алдсан санкц багц хууль гаргасан. Especially after our latest sanctions and the US sanctions. Тэгээд Америкчууд бас санкц тавьсан тийм учраас. Now I and the US to finalize this. Тэгээд Зеленскийн нүрийг хартаа. Нүрийг хартаа. Negotiations. Итгэж байгаа юм уу? Тэ. За. Тэгээд 7 EU leaders support the loan to Ukraine backed by Russian assets. Тэ. Европын холбооны 7 удирдагч гар үсэг зурцсан Оросын мөнгийг гусчихъя. Марц ерөнхийдөө инх тайвны хэлцлийг ингээ саботажлаад эхэлж байгаа. Францчууд өөрөө 18 тэрбум Оросын төв банкны мөнгийг ерөнхийдөө булаагаад авахгүй гэж байна. Хэнийг золиослох гэдэг юм бэ гэх юм бол одоо Бельги улсыг золиослох гэдэг. Европчууд бас хинээс асуусан бэ гэх юм бол Япончуудаас асуусан. Японд бас Оросын 30 тэрбум доллар тэнцвүүц хэмжээний хөрөнгө байгаа. Тэгээ Япончууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол үгүй гэж хэлсэн. За. Тэгээд Зеленскийд баяр хүргэе, Европын холбоод баяр хүргэе. Яагаад вэ гэх юм бол Европ амжилттай сүрүүлж байгаа. Тэгээ Украин аль хэдийнэ сүрцэн байгаа. Тэгээ хүн амын бүтцийг ингээ хартаа бурхан минь ээ. Тэ? Энэ хүн амын ингээ агшцсан тоо саарлаар харуулж байгаа. Нэмэгтэй ч бүгдээрээ зүгтцсэн. Нэмэгтэй ч бүгдээрээ алга болцсон заяа. Эрэгтэйчүүдийг нэг сайн гаргаагүй хартаа. 60 50 настай хүмүүс 2 5 2%. Тэндээ ингээд их орондоо мөнхөрч байгаа. Энэ эмэгтэйчүүд нь 40%, 30%, 20%, 16% бүгдээр яваад өгсөн. За. Тэгээд энэ нэг хартаа 25-аас 29 настай хүмүүс байхгүй. Тэ 20-аас 24 настай хүмүүс угаасаа байхгүй. Тэ 15-аас 19, 10-аас 14, 5-аас 9 настай, 0-аас 4 настай хүмүүс яасан бэ гэх юм бол эхнэрүүдээ, охтуудаа бүгдийг нь гатгшаа гаргацсан. Тэгээ энэ улс төрийн пирамидыг хартаа энэ ерөнхийдөө эдийн засгаа үүрээд авах хүмүүс нь бүр gone байхгүй. Тэгээд энэ 1900 оноос тэ 1950 1920 он хүртэл Украин улсын төрх ба нас барсан хүний статистик 1990 оноос хойш юу болж байгаа юм бэ гэх юм бол тэ энэ хүн ам нь агшиж байгаа. Илүү олон хүмүүс нас барж байгаа. Энэ улаанаар өгсөн хүмүүсийн тоо цэнхрээр нь тэ төрсөн хүмүүсийн тоо. Украин дан дуусны дараа ч гэсэн байхгүй. Энэ нийгмийг өөрөө явах хүмүүс нь байхгүй болсон байгаа байхгүй. Тэгээд ихэвч нь буцаагаад гэртээ харихгүй. Ukraine is cooked. За байхгүй. Сүрцэн. Тэгээ ийм сүрцэн юуны араас Европчууд одоо бас яаж яах юм бэ? Украины тавилан манай тавилан ганцаараа сүрч болохгүй биднээс хамт сүрчье. За тэгээ ингээд төрхийн хартаа
Тэгээ 2015 онд нэг эмэгтэй Украинд тэ 1.6 гаргадаг хүүхэд гаргадаг байсан. 2020 он 1.2 болцсон. 2023 он 1 болоод 2024 он 0.9 болоод тэгээ тэн дээр ингээ мөнхрөө явж байгаа. Украин улс. Бурхан минь ээ. Зүгээр харьцуулахад Монгол энэ байна заяа. Одоо харьцсан гайг байна. 23 онд 2.7 байсан. 2020 онд 3. Тэ 2025 онд 2.3 болцсон байгаа. Окей. Энэ зүгээр харьцуултын тав. Yeah. Тэ яг нэг дэлхийн 1 2 дугаар дайн болж ах үедээ хүмүүс яг юу болоод байгаа юм бэ? Ийм тэнэг мал ус төрч хаанаас гарч иж байгаа юм бэ? Ягаад бид нар ингэж тултлан зовоод байгаа юм бэ? Гайхдаг хүмүүс байсан баха. Тэ? Яг ийм мэдрэмж авч исэн баг. Jesus Christ бурхан минь, тэ? Эднэр юу хийгээд байгаа юм бэ? Тэгээд юу үсэх юм бэ? Алт үснэ.